Энэ орон мэндийг хүргэе. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ орны мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө чичинтэй ярилцлагаар Бямба коучийг урьж оролцуулж байгаа. Бямба коуч маань Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдардаг midlife informant коуч байгаа. За тэгээд Бямба коучийг өөрийгөө танилцуулаад битэрийн өнөөдрийн ярилцах сэдв амьдралын баланс гэдэг тухай та юу боддог вэ? Тэрийг манай Facebook-ийн найзуудад хуваалцаач гэж хүсэх байна. За баярлалаа Баско коуч өөрийнхөө зочинтой лайвд урьж оролцуулж байгаад үнэхээр талархаж байна. За намайг Бямба гэдэг би та бүхэнтэйгээ Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. За би Америкийн нэгдсэн улсад ирээд одоо 20 гаруй жил амьдарч байгаа бүсгүй. Би Монголда санхүү эдийн засгийн дээд сургуулийн бизнес бакалаврын зэрэг эдийн засгийн бакалаврын зэрэгээр төгсөөд Америкийн нэгдсэн улсад бизнесийн удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Тэгээд 2024 онд Нараа Томсон багшийнхаа үүсгэн байгуулсан Top Coach Academy Midlife Empowerment Coach-оор төгссөн коучсгүй байна. Тэгээд одоо коучийнхаа үйл ажиллагаа хийж байгаа. Энд нөхөр 2 хүүгийнхээ хамт амьдардаг бүсгүй байна. Баярлалаа. За баярлалаа танд. Өнөөдөр цаг зав гаргаж миний лайвд оролцож байгаа. Тандаа маш их талархаж байна гэж хэлмээр байна. За таны хувьд энэ амьдралын баланс гэдгийг юу гэж боддог вэ? Ер нь баланс алдахаар ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ? Ерөөсөө хамгийн түрүүнд те энэ талаараа хуваалцаач. За тэгээ. За өнөөдрийн битэрийн сэдв болох амьдралын баланс гэдэг сэдвийг би энэ талаар ярилцахдаа би юуны төрөнд багшийнхаа ад жаргалын 4 тулгуур гэдэг ийм зүйлийг тайлбарлаж хэлэх шаардлагатай байна. За манай багш минь бол залуухан ээж гэртээ хүүхдүүдээ хараад хүүхдүүдээ хараад сууж байхдаа нэг удаа өөрт нь тийм тохиолдсон юм лээ. Ингээ сандал дээр сууж байсан чинь нэг сандлын хөл нь ингээ хугараад ингээ нөгөө сандал нь ингээ докторгүй унах гэж байгаа юм шиг мэдрэмж төрсэн гинэ. Тэгээд ингээ сандлаа эргүүлээ харсан чинь нэг хөл нь ингээ хугарчихсан, цуурчихсан байсан. Тэгээд багш тэндээс үүдэлтэйгээр анх энэ ад жаргалын 4 тулгуур гэдэг санааг болж авсан байгаа. Тэгээд тэгж бодсон байл багш маань залуухан ээж гэрээ эзэгтэй бүсгүй байж байгаа. Үгүй энэ сандлын маань ингээ те нэг хөлн ингээ доголцоод ирэхэд энэ хэр ингээ тулгууртай би энэ сандал дээр суух болцоо ер нь байхгүй юм байна. Тэгээд тэр ерөөсөө сандлыг ерөөсөө багш өөрийнхөө амьдрал гэж ойлгосон гэж байгаа. Тэгээд тэр амьдралыг те ер нь энэ бид бүхэн өөрийнхөө амьдралыг ад жаргалтай, амар амгалан, баяр баясгалантай, эрүүл урт удаан амьдрахын тулд тийм бат бөх тийм бас ийм 4 одоо хөлтэй тулгууртай байх хэрэгтэй юм байна. Тэр тулгуур минь юу байх болоо гэж бодож бясалгаж явж байгаад анх энэ ад жаргалын 4 тулгуур гэдэг одоо хичээлийг анхныхаа коучингийнхаа хичээлийг зааж ясаа гэж багш маань ярьдаг. За тэр 4 тулгуурт нь бол ерөөсөө хамгийн дөрөв нь хань ижил те хосын харилцаа хань ижил. За хоёрт нь болохоор мэдээж эрүүл мэнд. За эрүүл мэнд дотор цогцоор оролцож байгаа шүү дээ. За гуравт нь болохоор үр хүүхэ те бид бүхний гаргаж байгаа үр хүүхдээ яаж өсгөж хүмүүжүүлэх үгээ. За дөрөвт нь болохоор ерөөсөө мөнгө санхүү одоо тий ажил мэргэжилтэй. Энэ 4 зүйлийг эмэгтэй хүн те ээж хүн болоод ингээд дөрвөлнгийн ингээд зэрэгцүүлээд баланстай авч явах юм бол айгүй сайхан тэр амьдралыг зохицуулж болох юм байна гэж багш маань тэр залуухан бүсгүй ойлгосон байгаа. Тэгээ тэрнийхээ амьдралдаа хэрэгжүүлээд одоо маш тий гэр бүлээ амжилттай авч яваад үр хүүхдүүд нь өчнөө том болчихсон ингээ өөрсдийнхөө амьдралыг хөөгөө явж байгаа гэж ярьдаг. За тэгээд би багштайгаа одоо жил гарны өмнө уулзсан бүсгүй л дээ. Тэгээ багшийн маань тэр мундаг сургалтанд надад би суусан байгаа. За би багштайгаа жил хагасны өмнө уулзахад бол одоо тэр сандлын 4 тулгуур гэдэг одоо багш сая дурдсан 4 тулгуур маань ерөөсөө миний хувьд бол ерөөсөө дөрвөлөө хугараад унчихсан бүсгүй байсан. Тэгэхээр ер нь одоо нөгөө 4 хөл нь хугараад унчаар тэр сандал чинь нөгөө илэгдэн гэдэг чинь би болоод ерөөсөө илгээрээ илэгдчихсэн. Тэгээд ер нь бол би нөгөө миний хэлэх дуртай үг бол ерөөсөө худагныхаа ёроод унчихсан тийм бүсгүй багшийнхаа сургалтанд анх орж иж байсан. За одоо энэ дүрийг одоо би ингээд тайлбарлая л да. За хамгийн л дөрөнд одоо тий хосын харилцаа, хань ижилтэйгээ харилцаа. За одоо миний хувьд бол би жил гарных өмнөх одоо би багштайгаа очих өмнөх би бага ярьж байна л да. Миний хувьд бол бүр нөхрөөсөө бүр салхуу дээрээ тулчихсан. За тий одоо ерөөсөө энэ хүнтэй амьдрч чадахгүй юм байна. Тий миний ингээд ерөөсөө үндэ бол нэг хохирогчийн дүрд ингээд
тоглож явж исэн тийм өсгөө байгаа. Тэгээд нөгөө тэндээ гомдлоод энээс л болоод энэ хүнээс л болоод л миний амьдрал байхгүй байх. Нөхрийгөө чичилсэн. За. Тэгээд тийм хүн байсан. За тэгээд багшийнхаа хичээл анх суугаад ерөөсөө миний хорвоо ертөнцийг харах өнцөг бол өөрчлөгдсөн. Тэгээ би багштайгаа уулзраад ерөөсөө өөртөөгөө танилцсан, өөртөөгөө танилцсан, өөрийгөө таних аянд бол шумбун орсон. Тэгээ хүмүүс гайхах баг л да. Юу гэсэн үг юм бэ? Өөрийгөө таньдаггүй, өөрийгөө мэддэггүй хүн гэж юу байдгийг. Үнэхээр мдээгүй байсан. Би өөрийгөө таниаг байсан. Тэгээд өөртөөгөө танилцаж эхэлсэн. Энэ одоо аялал маань бол нэлээд одоо тий үргэлжилж явсан. Тэгээд би өөрийгөө одоо ерөөсөө тий асуудал маань бусдад биш. Одоо тэр гэсэн миний хань ижил биш. Одоо тий энэ хүмүүс биш юм байна. Надад асуудал маань өөрт минь байгаа юм байна гэдгийг ойлгож авсан. Тэгээд би бодож байна л да. Ингээ хүн болгон хэлдэг. Одоо ер нь энэ хань ижилтэй тий урт удаан бас сайхан амьдрна гэдэг чинь айгүй чухал зүйл байдаг юм байна. Энэ хорвоо ертөнцид амьдарч байгаа үнэнд хүн болгон л одоо тий айл гэр болж байгаа одоо тий хүнтэй сууж байгаа хүн болгонд би энэ хүнтэй чинь нэг хэдэн жил амьдраад саландаа гэж суудаггүй штэ. Сайхан урт удаан ойлоо жаргаж тий амьдрандаа л гэж хүн болгон тэгж суудаг байгаа тий. Харамсалтай нь ингээл амьдралын явцад тий буруу ойлголцох. За тэгэл одоо миний жишээн дээр бол зүгээр л жижигхэн асуудлыг нөгөө томруулаад ойлголцож чаддгүй. За ойлголцож чаддгүй гол шалтгаан нь бол одоо би эргээд харахад одоо би одоо багштайгаа ажиллаад өөрийгөө нэлээн одоо өөртөөгөө ажилчсан өөрийнхөө учрыг олчихсан хүний хувьд бол би тухайн үед бол ерөөсөө өөрийгөө ойлгоогүй хүн чинь би өөрийгөө бусдад тэр зам одоо хань ижилдээ илэрхийлж ойлгож чаддаггүй хүн байсан байгаа. Жишээлхэд ингээ ерөнхийдөө бол ингээд өөрийгөө таниагүй хүн чинь би одоо өөрөө юу хүсэж байгаагаа барыг мэдэхгүй байгаа хүн чинь одоо миний юм уу хань одоо намайг юу хүсэж байгаа яаж мэдэх вэ? Ерөнхийдөө бол ингээд нэг дата тунгаа таалгаад яваал байсан тийм үйл хийж байсан хүн байгаа байхгүй юу? Тэгээд тиймээс мэдээж үйл ойлголцол асуудал тий. За тэгээд тий чи ингээд ганцхан өдөр болоод болчдөг зүйл биш ингээд удаашраад явах тусам эн чинь ингээд токсик харилцаа руу буюу юм гэр бүлийн юм тавгүй нөхцөл байдлыг үүсгээд явж идэг тийм зүйл рүү ордгийн байна. За хоёр дахь бол эрүүл мэнд байгаа тийм. За эрүүл мэндийг бол одоо хүн болгон бол мэднэ. Мэдээж л хэвээр эрүүл бол одоо баян тий одоо бүгд л ярьдаг штэ. Мэдээж эрүүл мэнд бол өчнөө олон зүйл байдаг. Манай багш маань эрүүл мэндийг заадаг зүйл маань ерөөсөө ингээд доктор нь бид бүхэн заадаг байгаа. Ганцхан тий бие хааны махан биений эрүүл мэнд биш ээ. Сэтгэл гэдэг чинь эрхтэн юм шүү дээ. Сэтгэлийн одоо тий энэ сэтгэлээсээ үүдэлтэйгээр тэр хүний махан бие чинь өвдөх нөхцөл болцоод юм байна. Энэ сэтгэл гэдэг эрхтнээ эрүүл сарвал авч явах нь ерөөд бидний амьдралд бас маш чухал зүйл байна. За дээрэс нь мэдээж тархины эрүүл мэнд одоо энэ тархи толгой чинь бүхэл одоо тий бид бүхнийг удирдах байгаа энэ бие махан биеийг бас хөдөлгөж байгаа энэ процессор одоо тэр багш маань хэлдэг л дээ тархи гэдэг зүйл чинь malleable одоо юм нөгөө баримлын шавар чиг юм зөөлөн гэдэг энэ өөрчлөгддөг сурдаг одоо өөрчлөгддөг нөгөө хатуу юм зүйл биш ээ гэд. Тэгээ би багштайгаа одоо нэрээ суралцаа жил гарны хугацаанд суралцаад маш бол ихэнх зүйлийг суралцсан байна. Манай баскетбол коуч, манай бүх коучуд багшийн маань шавнарал бүгд хэлнэ. Үнэхээр ам бардам хэлнэ. Их олон зүйлийг багш маань бол ойлгуулж амьдралыг харах үнцгийг таниулсан байна. За тэгээд эрүүл мэндээр мэдээж те одоо бие хааны эрүүл мэндийг би тухайн үед ярих гэж чинь одоо багштайгаа уулзах. Би ч одоо өвдөөл заяа. Тэгээ тэрнийгээ бол гүгээд нөө эмч рүүгээ гүгээд очиж байгаа байхгүй би багштайгаа уулзсан хаасаа өмнөх би бага яриад байгаа шүү. Тэгэхэд чинь би ч нөгөө бие минь өвдөд инхээр эмч рүүгээ гүгээд очиж байгаа юм. Ингээ өвдөд байна ингээл би ядраад байна ингээл тэгсэн мөртөө яг юу өвдөд байгаа мэдэхгүй ингээ ямар нөгөө юу байхгүй анш байхгүй гэдэг шиг. За тэгэл эмч минь ингээ шинэ ангаа ухаан болохоор намайг чиний ингээд тайлбарлаж байгаа симптом буюу шинж тэмдгүүдээр болол чи тий menopause, premenopause буюу одоо нөгөө цэвэршилтийн анхны эхний үе шатнд явж гинэ гэж тайлбарлаа. Тэгэл заа гэж одоо би чинь энийг яах вэ гэхээр чи энэ санаа зовхон байхгүй хүн болгоны бие физиологи бол өөр. Тийм учраас бол чи зүгээр сайхан дасгал хөдөлгөөн хий, эрүүл тий хоолол тий тэгээд сайхан унтаж амар тэгээд сэтгэл санаагаа тайван байлга ингээл болоо тэгээд энэ бол нөгөө би одоо өөрийнхөө бие организмыг дараагийн үе рүү шилжүүлж байгаа бас ийм процесс явагдаж байгаамаа гэж ангаа ухаан маань тайлбарласан. За тэгээ би чинь
Мөртлөө биш байгаад байгаа байхгүй юу. Тэгээ энэ нь болохоор ерөөсөө би одоо бол харж байгаад ерөөсөө сэтгцийн эрүүл мэндээс байгаа байхгүй. Би багштайгаа гинэ. Багштайгаа уулзаад энийг ойлгож байгаа. Гэр бүлийнхаа хань нийчлэлтэйгээ тэр түрүүн би дуртад өнгөрсөн шүү дээ. Токсик харилцаа өрнүүлээд ингээ ийм харилцаанд яваад ахаар миний ингээ махан би эрүүл бие минь буюу тэр сэтгцийн эрүүл мэнд маань одоо амгалан тайван бус байхаар ингэж махан биеэ өвдөгдөг тийм шинж илрээд яваад исэн юм байлээ. Тэрнийгээ олоод мэдэхгүй нөгөө бие минь өвдөл ингээл нөгөө чаддгаараа им барьж уугаад гэдэг юм уу нэг бол эмчрүүгээ гүйчихвэл тийм л үйлс хийгээд исэн байгаа. За тэгээ гуравт нь болоод өөр хүүхэд. За манай багш бол маш гайхамшигтай хичээл заадаг. За энэ бүх одоо тий өөр хүүхэд гэдэг юм одоо л ойлгоод явж манай баска коуч маань 4 хүүхэн хүүхэдтэй өсгөө байгаа. Би 2 хүүхэдтэй. За 2 хүүхэд өсгөн 2 хүүхэд үсгээд юу 4 3 4 тэрнээс олон хүүхэдтэй ээжнэрүүдийн өмнө бол би ч одоо зүгээр арга нөгөө шүтэн биширдэг болсон шүү дээ. 2 хүүхэд гаргаал нөгөө нусаа гацартаа наасан зүгээр. Тийм хүүхэд хүүхдийн хүмүүжүүлнэ гэдэг чинь асар том ажил байдаг юм байна. За тэгээд багшийн маань заадаг хичээл бол энэ үр хүүхэд гэдэг юм чинь ерөөсөө нүүдлийн шув шиг нисээд явчихдаг юм 18 нас 18 9 нас гээд энэ гэрээсээ нөгөө үрнээсээ нисээд явчихдаг юм Энэ нэг тодорхой хугацаанд үр хүүхдээ хүмүүжүүлээч тий үр хүүхдтэй тэр нэг бас энэ манай багшийн маань бас гоё үг шүү. Тэр нэг толгой тархинд нь өөрийн гэсэн тэр нөгөө үзэл бодол за тэгээд өөрийгөө илэрхийлж чадах тэр дуу хоолой айгүй олон юм байгаа шүү. Өөрийгөө бусдад одоо ойлгуулж чадах тийм олон тэр одоо нөгөө нэг сэтгэлийн боловсруулалтыг эзэмшүүлээч. Ерөнхийдөө бол тэрнийг бол нэг өөрийгөө гэсэн тэр үр хүүхдээ нэг өөрийн гэсэн луужинтай болгоод энэ хорвоо ертөнц буюу нийгэм рүү гаргаж тавиач гэж манай багш минь хэлдэг л дээ. Тэгээ тэр гэр бүл үр хүүхдээгээ асарч хүмүүжүүлнэ гэдэг чинь айгүй чухал зүйл гэдэг юм байна. Миний хувьд болохоор би ч эхний 2 хүүхдээ 2 насны дөрөвтэй гаргасан тэгээ мэлээ. Одоо миний хувьд бол манай нөхөртөөрийн хувьд тэр чинь 30 гарч ээж гэр бүлээ зохиосон тий бас хувьдаа бол би өөрийгөө тий бэлдсэн, юмны учрыг ойлгодог болсон тий. Одоо гэр бүл минь айгүй үн цэнтэй гэдэг эхнийхээ нэг 4 5 жил их одоо тий мамигийнхаа буюу ээжийнхээ ажлыг хийхдээ их баяр баясгалантай байлоо. Тэгээд яг хөтэ нэг 5 6 жил гэртээ суугаад ирсэн чинь энэ зүйл мань нөгөө ингээ өөр тал руугаа хэлбэж эхэлсэн. Одоо нөгөө баланс маань алдагдаж эхэлсэн байхгүй юу? Нэг зүйл рүүгээ хэлбигээд ирэхэд нөгөө талд нь би яг нөгөө өөрийн гэсэн нөгөө орлогогүй гэртээ олон жил суучгаар чи ингээ нэг хань ижлээсээ нэг юм хараад болж байгаа. Санхүүгийн хараад болж байгаа мэдрэмж би аваад хэлсэн байхгүй юу? За тэгээд одоо санаж байгаа юм би чинь бас нөхөртөө янз янзэд ингээд одоо ингээд харж байхад их олон л янзаар энэ чинь зүгээр л нэг ангаагаал яваад идэг биш дээ амьдрал чинь бас ингээд болгохгүй л бүтгэх гээл янз янзаар үзэж байгаа. Тэгээ манай нөхөр мөн надад бүр би чамаас мөнгө асууж ингээд те надад айгу хэцүү байна ичгэвтер байна. Чи дандаа дөр мөнгө гэх надад нөхөр мөн ингээд цалин заяа айгу гоё нэрэлчнээ хөөргөн хэдэн төгрөний цалин өгдөг надад заяа. Тэгэж мэгэж асууж тухайдаа шийдчихсэн бас бодсон жаас өөр юм арга хэмжээ авал яваад нэснэ л хэлээ л дээ. Тэгээд би чинь 5 6 жил ингээ гэртээ суугаад тиймэрхүү мэдрэмж аваад өөрийнхөө үн цэнийг авдаад за тэр одоо хамгийн чухал зүйл болох нөгөө confident одоо яг тэр өөртөө ихтэй байдлаа би энэ хэдэн жил алдаж эхэлсэн. Ягаад гэхээр би ч нөгөө гэр бүл рүүгээ анхаарлаа тавиад бусад нийгмийн одоо бусдад харилцагч гэдэг юм уу тийм юм зүйл рүүгээ алдагдаад эхлэхээр би өөрийнхөө бас л амьдралынхаа балансыг алдаж исэн юм байлээ. Ер нь энэ бүх зүйлүүдийг багшийн маань хэлээд байгаа. Тэр сандлын 4 тулгуур гэдэг байгаа зүйлийг ер нь ингэж дөрүүлэн та нар зүгээр ингээд жишээгээр бодолтой тэр сандал гэдэг чинь те ингээд нэг бүл нь богинохон байвал гэдэг юм уу те ингээд бодолтой догонцоо тэнцвэргүй л байна. Тэрнээс чинь 4 хөлн тэгшхэн байх юм бол ямар сайхан бат бөх тэнцвэртэй тэр сандал буюу бидний амьдрал чинь байж болох үлээ те. За тэгээд ингээд өөр хүүхдүүдэд хүмүүжилж явах үедээ ингээд тиймэрхүү байдал ороо. За үгүй би чинь гарч өөр ажил хийж орлого олдог хүн болсон гээл хүүхд маань том хүүхд минь бас 5 өнгөрлөө багны 3 үржилээ тий ингээд хүүхдүүд минь би өөрийнхөө тухайн үед бодохдоо гараас гарчлаа нэг цэцэрлэг сургуульд өгөхөд бас нэг жоохон нөгөө гарын ай таах болчлоо гэж бодоод ажилд орсон хүн байгаа. За тэгээ ажилд орсон чинь асуудлууд чинь тулгардаг юм байгаа гэсэн. Нөгөө миний орсон ажил маань би гэрээсээ ингээд явах шаардлагатай болсон. Нөгөө ингээд хүн хардаг 2 3 ингээд найд ингээд 2 өдөр ажиллах юм ажил орж байгаа юм л да. За тэгэл нөгөө нэг 2 хүүхдээ нөхдөөгөө ингээд гэртээ орхиод ээж гэрээс гараа явахаар ард ямар асуудал станий хөөх юм болж байгаа байхгүй. Жинхэнэ асуудлууд чинь тэнд чинь буцлаа штэ.
Тэгэл тэр энэ ингээд үр хүүхдээ орхиол ээж хүн гэрээсээ гараад яваагаар яг тэр ингээд нөгөө нэг юм яг миний тэр нөгөө юунаас гараа одоо миний хараа хяналтнаас гараа авчиж эхэлж байгаа байхгүй юу. За тэгэл яваад байна штэ. Би одоо энэ ажлаас нэлээд олон жил хийж байна. 3 4 жил хийж байна. Тэгээ явж хахад л ерөөсөө нэг 2 3 жилийн одоо би багштайгаа өмнөх уулзсан үеэл яриад байл та. Тэр чинь бол би бүр ингээ нөгөө илгээрээ хөвтөж байгаа газартаа унжаагаар би багштайгаа уулзж байгаа. Тэр болчихсон гүрийгээл яваад байгаа юм. Асуудлууд бол байсан штэ. Тэгэл яваа тэрнийг шийдчихгүй баг дээр нь шийдчихгүй бүр тулгаж авчирж байгаа л одоо би яах вэ гэд хөдөлсөн хүн байхгүй юу. Тэгээд намайг ерөөсө хөдөлгөх гол хүчин зүйл маань бол ерөөсө хүүхдүүд минь байсан. Тэр нь юу гэж байгаа юм гэхээр ингээ би эргээд нэг харсан чинь хүүхдүүдийн минь ингээд зан характерт өөрчлөлт ороод эхэлсэн. За тэр нь манай би 2 удаа гэж хэлсэн шүү дээ. Том хүү маань ингээд билээ ингээ анзаарсан чинь нэг тийм дуугай. За тэгэл юм тэгэл ингээ нөгөө хөөхөн 2 хүүхдийн маань ингээ нүдэнд ингээ гуниг суугаад ингээ андчгүй харагдаж байгаа байхгүй ингээл хөөхөн инээмсэглээд хот инээгээл ингээл баяр баясгалантай айгүй өөрийгөө өстөгөө чөлөөтэй илэрхийлдэг хүүхдүүд байсан чинь ингээл нэг 2 3 жил би ингээл орхиж яваад ингээл ажил хийгээл ирсэн чинь миний хүүхдүүд маань ингээл харахад ингээл гунигтай олчихсан. За тэгэл том нь бол ерөнхийдөө ингээл дуугай тэгэл нэг нь дотгошоогоо тэгэл би ингээд угаасаа тэр нь асуудал байгаа нь мэрэгдээд байгаа. Тэгээд миний хүү аюу окей гэж асуухаар ам окей гээл тэгэл ингээд өрөө мөрөөгөө яваад очдог. За баахан нь болсон чи эсэргээр нэлээд тийм агрессив гэдэг юм да ингээ айгу ууртай бухимдалтай ингээл ерөөсөө нэг нөгөө заан шиг л ерөөсөө тэр нь яаж байгаа гэхээр яадгийн нөгөө аав нь болохоор 2 хүүхдийгээ нөгөө багын юм байгаа ингээ эрхлүүлээд нөгөөдгөө тэгээд эрхлүүлээд нөгөө хүүхд чинь урдаас нь нөгөө аавыгаа дуугаа сонсгоо болж штэ. Тэнгүүд нь өөрөө нөгөө хүүхдээ яаж чадахгүй юм болохоор нөгөө ах руу нь явуулдаг. Чи дүүгээ хэл дүүдээ хэл. Тэгээ ахын илүү нөгөө нэг асуудал гарангуут нь болов дандаа зэмэлдэг те дүүг нь болохоор ерөөсөө өгч чадахгүй гушуугаа дэвсдэг. Тэнгүү чин тэр 2 хүүхдийн чинь зан характер нь өөр болоод эхэлж байгаа байхгүй. Нөгөөд нэг нь болохоор аав руугаа заа шиг яагаад нөгөөт нь болохоор ааваасаа жоохон имээсэн тийм дуугаа болж байгаа тийм шин тэмдгүүд илрээд яваад байсан. Тэгээд би энийг хараад ерөөсөө энэ биш юм байна. Тэрнээс биш миний өөрийн минь сэтгэл санаа унах за тэр нөгөө нэг токсик одоо нөхдөөгөө харилцаж байгаа гэр бүлийн харилцаанд бол би бол зогсохгүй яваад байгаа шүү дээ. Өнгөрөөд л ийсэн. Болгож гин нэг өдөр нь унаал нэг өдөр нь окей гэж яваадсан байхгүй юу. Тэгээ би хүүхдүүдийнхаа тэр байдлыг хараад ерөөсөө энэ болохгүй юм байна. Энэ цаашгаа ингэж явж болохгүй юм байна л гэж бодсон. Тэгээ би багшийнхаа л одоо хичээл суух гэж л ерөөсөө араас нь хөөцөлдөж явж багшийнхаа хичээлд авч ил хагас юм суусан байгаа. За тэрнээс хойш бол миний амьдрал бол ер нь би хамгийн дөрөв миний майндсет бол зөв оронгороо өөрчлөгдсөн. За тэгээ би өөрийнхөө амьдралынхаа өөрчлөх одоо энэ асуудлуудаа шийдэх үг бол багаар өдөр болгон одоо ч гэсэн би ингээд ухамсартайгаар хийж яваа. Энэ зүйл чинь тийм амархан бас өөрчлөгдчихдөггүй. Тийм тий. Гэхдээ одоо ингээд жил хагацын дараа харахад маш олон өөрчлөлтүүдийг хийсэн байна. Одоо ингээд нэг хүний амьдралыг ингээд нөгөө юугаар ингээд лайнаар харах юм бол ингээд өсөлттэй эергээр өөрчлөгдөж байгаа маш олон зүйлүүд байна. За сүүлийнх нь багшийн маань 4 тулгуурын нэг бол ерөөсөө санхүү эдийн засаг одоо ажил мэргэжил гэдэг юм уу. Ерөө мөнгөлгээ ажил та. За энэ мөнгө бол хүний амьдралд ерөөсөө санхүү аягүй чухал юм байна. Ерөөсөө эмэгтэй хүн болоод тэр зам өөрийн гэсэн санхүүтэй орлоготой байх хэрэгтэй. Хэрвээ өөрийн гэсэн санхүү орлогогүй байх юм бол бүр эвгүүцвэл бүр ингээд гэр бүлийн хүчирхийлэл рүү хүртэл яваад очих болцоотой. Тийм нөгөө нэг одоо миний хэлээд байгаа тэр сул дорой хүн болох болтоотой байдаг юм байна. Хэрвээ өөрийн гэсэн санхүүтэй өөрийн гэсэн юутай бол хүн чинь үгүй чи надтай ядчил ийм юу байдлаар харьцаж болохгүй гэдгээ хүртлээ тэр заагаа хүртэл тавиад өгөх чадвартай байдаг юм байна. Энэ бол айгүй олон жишээнүүдээр байдаг. За тэгээ би багштайгаа уулзраад өөрийнхөө асуудлуудыг шийдээд юу яагаад өөрлөгөө өнгийгөөд өөрийнхөө тэр одоо олон тэгээ траума одоо тэгээ сэтгэлийнхаа шархуудыг гэдгээгээд коуч болохоор шийдээд одоо коуч болсон одоо коуч болоод 2-2 одоо коучинг сертификат аваад заавар болоогүй би одоо яг нөгөө real estate эйжентээр бас сураад төгсөж байна. Тэгээд ингээд жилийн эргээ харахад чинь жил гарны хугацаанд бол надад ийм их өөрчлөлтүүд, ийм их олон амжилтуудыг би багштайгаа уулзраад, коучтойгоо уулзраад бий болгож чадсан байна. За ингээд бий болгоо явж байгаар одоо тэр нөгөө илгээрээ гэгдсэн байсан би юм ба. Ерөнхийдөө тэр сандлынхаа 4 тулгуурыг бас ингээд талд нь хөөрхөн ингээд бас ингээд ивэт өвдөд би ч одоо бүр ингэж хэлдэг байсан. Ерөнхийдөө хүний нөгөө нэг байшингийн хундаам гэж байдаг шүү дээ, тийм. Ундаамаа айгуу сайн ингээд бат бөх барьчих юм бол дээшээ бол ямар ч зүйлийг бас хүн барих болдгийм байна. Тэр байшинг болоод хөндөрлөж болох юм байна гэдгийг ойлгосон учраас яг тэр ундаамаа буюу тэр одоо ерөөсө тулгуур зүйлүүдээ
өөрийнхөө хувьд бол маш их бэхжүүлж байна. Тэрнийхээ үр дүнг ч гэсэн амсаад явж байна. За би гоё сонирхолтой ч гэнэ. Одоо миний амьдрал тулсан жишээ л дээ. За одоо угаасаа энэ амьдрал гэдэг чинь тий юугүй асуудалгүй тий зовлон жаргал хосолж идэг асуудал байнга тулгарч идэг, зовлон тулгарч идэг зүйл юм аа. За гэхдээ одоо миний багштайгаа ажиллаад жил хагасын дараа харахад миний хувьд бол энэ асуудалд бас хөнгөн шингэн бас шийдээ тий нөгөө респонд буюу юу өгөөд ингээд үйлдэл хийгээ явдаг болчихжээ. Урдлын бямба бол асуудал гараад ямар нэг юм тулгарх юм бол баг тэрэндээ зөхөгдөл унаад идэг байсан бол одоо бол унсан ч гэсэн нөгөө нэг юу лээ нөгөө өвдгөө шороогоо гүвэд босоод явах одоо тийм болцоотой болчихжээ. Би тэгээд жишээ хэлээ л да. Би ингээд real estate дээр сурж байгаа. Сураад төгслөө гэсэн шүү дээ. За тэгээд нэг сургуулийнхаа сертификатыг аваад тэгээд state шалгалт гэж өгдөг л дээ. Мэдээд юм бас нэлээд хэцүүхэн шалгалт авахгүй юу. За миний хувьд одоо би нэг бүр миний хувьд гадаадд сурж байгаа энэ одоо бид нар чи өөр хэлээр сурж боловсруулж эндхийн нөгөө нэг унган хэлтэй хүмүүс биш. Ингээд сурж боловсруулна гэдэг чинь бас үнэндээ бас их одоо чангааж идэг байхгүй. Оюутан хүмүүс бол нэлээд зовж бас энд ажиллаж амьдрдгийн шүү хүмүүсээ хичээл номоо сурах хичээл номыг чинь зүгээр ингээд сурчих юм биш. Бас нэлээ одоо Америк хүн нэг уншдаг болоод би орог нэг 2 3 баг магадгүй тэрнээс олон уншиж тэр зүйлийг ойлгох жишээний. Тэгээ өчтөр би стейж шалгалтаа өглөө 4 цагийн шалгалт байдаг. Тэгээд өгөөд ингээ нөгөө шалгалтын дээр уунчлаа. Тэгээд минь тэгээ унтчихсан. Тэгээ одоо тэгээ яах вэ? Унтсан юм чинь тэгээд дахиад нэг 3 4 удаа өгөх хэрэгтэй юм байлээ. Тэгээ би бол айгу өөрөө айгу бацаах айгу хөөргөн сая нэг сүүлийн 1-2 цааныг айгу бэлдээл эн чинь ингээ толгооны баг өвчин болоод ингээ би чинь бүр за ингээд тест нэг энэ нэг шалгалтынхаа ард гарчвал ингээ би бас ингээ хүүх гэдэг нэг амарчмаар байгаа штэ. Тэгээд яаж яхад ингээ дараагийн 7 хоног нөгөө Thanksgiving-ний амралтын 7 хоног байгаа. Тэгээд би тэгэд аялалд явна. Тэрнээсээ өмнө нэг ингээд энэ шалгалтаа өгөөд нэг мултарчи дуусчи гэсэн айгүй бодолтой байлаа. Тэгэд өчтөр шалгалтаа өгөөд бодит амьдрал дээр шалгалтаа унангууд чинь би тэгээд урдлын бямба байсан бол би ингэж байгаа. Би өөрийгөө хараач зүгч байгаа. Би өөрийгөө зодож байгаа. Би чи ямар арчаагүй юм бэ? Чи бүртлгүй штэ гэх юм. Энэ толгой тархинд чи айгүй олон юм бодогдоо магадгүй тий өчтөрийн өдөр маань орог тийм нэлээд харах уу тий. Станер одоо би яана гэсэн тийм өөртөө айгүйх тийм харуулсал юуг авах гомдлыг тэгээд ингэж олон хоног бэлдсэн ямар юу вэ? Би өчтөр болоод миний үйл за одоо тэгээ унчлаа одоо яах вэ тэгээд өстө нөгөө унцсан юм чи одоо нэг өвдгөөгөөд за тэгээ дахиад жоохон сайн бэлдэх хэрэгтэй юм байна дараа нь жоохон одоо амралтаа сайхан амарчаад ирээ одоо нэг жоохон толгой тархинасаа гаргаад тэгээд дагж байгаа дахиад бэлдэж байгаад өгье дөө гэд тэгээ бараг инээд алдаад нөгөө хоёр хүүхэд манаас нөгөө нөхөр маань намайг мэдчихсэн гэл миний гэр бүлэг юм тэгээд унтгсан гэдэг орой ороод ирж байгаа чи яа тийм ингээд нөгөө тийм за it's okay mommy тэгээд яг хоолойдоо сайхан тавьчирчаад тэгээд тиймэрхүү жишээлгээд тэгэхээр харин энэ бүх зүйл харин би хэлээд байгаа зүйл маань яг амьдрал дээр минь энэ толгой тархий чинь бас өөрчилж бодог тий юмд тий энэ бас өөрийгөө сайжруулдаг одоо ерөнхийдөө бол ерөөсөө бүгдийг хамруулж хэлгээд амьдралынхаас чанарыг бол сайжруулж бодгийн байна гэдгийг би одоо багштайгаа суралцаад ойлгоод өдөр тутамдаа үйлс хийгээд явж байгаа тийм урдаа харчихсан зоригтой юм чинь твшээгээ явах ерөөсөө нөгөө ингэж хазааж мазааж ийшээ тийшээ урах ерөөсөө надад шаардлагагүй болсон байна гэдгийг би олж харсан. Тиймэрхүү байна да. Баско коуч баярлаа. За баярлалаа. Айгу гоё мэдээлэл өгсөнд. Ер нь бол бид чинь ингээд манай багшаас ингэдэй те. Юмыг юмар нэрлэчихээ. Тэгэл нэрэ мөнгөгүй байгаа бол мөнгөгүй байгаагаа яг үнэндээ хүлэн зөвшөөрөөл эмэгтэйчүүд ажиллах хэвээр би мөнгөгүй байна гэд за уйлж болно унжиж болно тэгтэл нөгөө босоод ирэх ингээд хүч тэнхээтэй те бид нэрээ ерөөсөө л нөгөө хамгийн яг ингээд саяны таны хэлж байгаас яг энэ саналын тулгуур гэдэг бол ингээд багшийн маань бүр ингээд онцсон аюу гоё байгаа байхгүй тий. Би ч гэсэн бас л одоо ингээд 6 сарын өмнөх баскаг ингээд бодоод үзэн гот одоо өнөөдөр бодоход миний өнөөдөр энэ сард бол миний амьдралд бол нэрээ үнэхээр их олон юм өрнжинэ бүр өстой. Тэгтээ заримд нь уйлал нулимсаа арчаад би босч ин нэрээ одоо яах юм тэрнээс өмнө чинь ингээд бараг бодолч нь уйлахаар л муу байт ингээл. Ерөөсөө уйлах шаардлагагүй л нулимсаад арчдаг ерөөсөө нэг тийм тэгтэл зүгээр л өөртөө ингэж тайвшрах те өөртөө ингээд нэг жоохон ярих яг энэ орчин нөхцөл чинь бас айгүй чухал биш
Тэ яг ингээ одоо бодохоор яг түрний дээр энэ хүний энэ майндсет өөрчлөн гэдэг бол үнэхээр гайхамшигтай байна. Магадгүй би одоо яхаад яг тань шиг жил хагасын дараа бүтэн жилийн дараа сууж явахад бол бүр шал өөрийнхөө болсон байхаар л ингэж айгу гой харагдчихэв. Тэгээ ялцчгүй энэ хүүхэд гэдэг нэрээ үнэхээр хүчтэй шүү. Тэгээ би бол бас багшаа сургалтанд орж ирэхэд нөгөө насныхаа охинтой ч нь л ерөөсөө л ингээд байсгаал муудалцчих гал гэдэг. Тэгэл одоо ингээд бодонгууд 6 сарын өмнөх ингээд асуудлыг бодонгууд ерөөсөө л яг нөгөө заадаг ийм нөгөө дээрээс харцдаг ерөөсөө л бэ чиний ээж чинь шүү байгаа. Мэдээж нөгөө ээж хэлсэн зөвтэй ойлгомжтой. Тэгтэл яг нөгөө тухайн үед ингээд болж байгаа процессыг нөгөө арай хөнгөн шингэнээр те төрний хэлж байгаа шиг хөнгөн шингэнээр ерөөсөө ингэж хүлээж авч чадахгүй. Бараг л нөгөө ээжээр ингээд тоглоод нэг тоглоом өгч хот аач игээл бараг ингээл өрөөлсөж бараг босч ирчих гэл. Тэгэл хальт өрүүлсэж гутаа ээдээ би чи яавдаа гэл нөгөө өөрийгөө шүүмжлэн те. Тэгээ яг үнэндээ бол бидний хамгийн нөгөө том шүүмжлэгч яг бидний дотор бид нэр ингээд өөрсдөө байж идэм биш үү. Ерөөсөө л энэ бүхэн ингээд бас учиртай байна гэдгийг ер нь бол ингээд ойлгоод айгуу тийм одоо бол ингээд харцангуй бүх юмд нэлээ хүлээцтэй ханддаг болж шүү. Тэгээд яг ингээд өмнөх ингээд байдлыг ингээд анзаараад үзэхэд альва юм бүр яг нөгөө хандж байгаа хандлага маань хүртэл ингэж өөр болсон байна. Арай жоохон хүлээцтэй болсон байна. Зарим тал дээр үг хэлж чаддгүй байсан бол ганц нэг хүний урдаас хэрэлдэж сурж яаж юм. Тийм зүйлүүдтэй бас болж шүү. За тэгээд өнөөдрийн маань ингээд ярилцлага айгу гоё боллоо. Тэгээд таны хувьд дахиад нэмж хэлэх ингээд зүйл байна уу? Ер нь бол одоо бидний хувьд бол одоо энэ зүйлийг ингээд яг даваад гарчлаа. Бусад хүмүүст ингэж хандаж хэлэхэд ер нь яг энэ сандлынхаа дөрвөн хөлийг тэнцвэртэй ингэж гоё баланстай байлгахын тулд цаашдаа ингэж юун дээр анхааруул зүгээр бий. Баярлалаа Баско ковч. За би тэгээ юуны төрөнд би энэ бас айгу багш маань дөнгөж сая барыг сарын өмнө ч энэ зарласан л да энэ юугаа хөтөлбөрөө. Багш маань энэ сандлын ад жаргалын дөрвөн тулгуур гэдэг одоо энэ хичээлийг бүр ингээд жилийн membership хөтөлбөрөө зарласан байгаа. Энийг ингээд одоо яг ингээд гэр бүл түрүү хэлээ ч нөхрөө одоо тийм нэг тулгуурын одоо гэр бүл хань ижлтэйгээ бүр яаж амар сайхан жаргах уу зүгээр нэг хүнтэй суугаад тийм хайртай дуртай гэж суучдгүй юм байна. Энд чинь бас ажил хоорондоо бас нэлээ тийм бас ойлголцоож бас эннийхээ төлөө бас хүч чармайлт гаргах ёстой юм байна. Ажиллах хэрэгтэй байдгийн маань харилцаан дээрээ гэдгийг багш маань заадаг. Энэ бүх зүйлүүд чинь сураад хийгээд хүчтэй зүйл байна. Бид нар чинь хамгийн наазах нь бид нар хүүхд насн дээр энэ бүгдийг уулна гэдэг гэр бүлээсээ аваад ингээд суралцаад гэр бүлийнхаа тэр нандин тэр одоо нэг юунесээ суралцаад явж байгаа бид нар байхгүй байсан бид нар өөртөө бий байхгүй тэрнийг чинь авч чадаагүй бол тэрнийг бас бий болгож болдгийм байна гэдгийг багш маань заадаг байгаа. За тэгээд дээрэс нь тэр эрүүл мэнд байна. За эрүүл мэнд дундаа бүр especially тэр одоо сэтгцийн эрүүл мэнд дээрээс нь тариг толгой тий энэ хамгийн чухал одоо бидний процессор гэж ярьдаг тий энийгээ бас яаж сайжруулах уу хөгжүүлэх үү эрүүл мэндэ физикал эрүүл мэндэ бас яах уу гэд ингээ багш маань бүр ингээ цогцоор нь ингээ хичээлүүд заадаг байгаа. Энийг бүр ингээ жилийн membership 7 хоног болго ингээ уулзаад ганцхан өөрөө заахгүй бас гадаадын ингээ тий мэрэгчлэнгүүдийг бас урьж оруулж ирж биднийг бас нөгөө нэг юм хайрцаг дотроосаа гараад авахгүй бас энэ хорвоо ертөнц чинь хүмүүс энэ гаднах одоо гадаад хүмүүс чинь яаж бас юмыг харж ийн өөр өнцгөр харах болцоо байна гэдгийг бид бүхэн харуулаад таниулаад явдаг байгаа. За тэгээд дээр мэдээж энэ үр хүүхдийн харилцаа бол айгүй чухал байна. Түрүүн Баско хөгч мөн дурдаад өнгөлөө ингээд охинтойгоо үрт ингээд харилцаа тий ингээд асуудал гараад энэ юу айгүй хэвийн бас үзэгдэл байгаа байхгүй хүмүүс ингээд уулын ингээд асуудал гараад байна. Юу ямар ч зүйл нэр үр хүүхдийн харилцаа, өөрийнхөө биеийнхаа, за нөхрийн харилцаа тий гэр бүл санхүү одоо юу л байна ингээд хүн ингээд амьдрал дээр ингээд асуудал биш байна гэдэг бол хүн хамгийн түрүүнд мэддэг штэ. Мэддэг байхгүй. Гэхдээ ингээд болж ин доо окей эн чинь ингээд яваад идэг. Яагаад тэр нэг хүлэн зөвшөөрөхгүй байгаа байхгүй. Одоо сая Баско хүчмэл за би биш байна гэл ингээл хүлэн зөвшөөрөл ингээл яаж чаа за уйлсан ч гэсэн те ингээ яг хөө ингээ харахад бол хүмүүс хэлдэг штэ өө чи би юм ба
миний одоо өмнөөс ичдэг байсан. Гэтэ одоо бас харьцангуй гайгүй. Анх намайг ингээд яриад хөөе би ч одоо тий нөхөртөөгөө гэрээс ингээд гараа явжсэн нөхөртөөгөө салхуу дээрээ туусан гэж чинь хүмүүс миний өмнөөс иччихсэн байхгүй юу. Хөөе ээж энэ нөгөө юу мүгэ хүн чинь нууж явах ёстой шүү дээ тий энэ харилцаа мэрилцаа гэр бүлийн ийм юм ингээд бүр олон нийтээр ингээд ярих чинь одоо юу ёстой болохгүй. Олгоо хагарав шалгаан тогоон дотроо гэдэг тэгж ярьдаг байсан байхгүй юу. Одоо чи харин бүр эсрэгээрээ ингээд өөрийнхөө үнэн бодит зүйлийг яриад ингэснээр бусдад бас ингээд хүлээн зөвшөөрөх болцоог олгоод одоо жишээлбэл над руу ингээд миний одоо үйлчлүүлэгч маань надад коучинг авч байгаа хүмүүс маань яг л тэгж байгаа байхгүй юу. Ихчээ коуч би яг тань шиг юм асуудал надад тулгараад байна. Би яах вэ те? Энийгээ та яаж чадсан бэ? Надад туслаач гэдэг юм уу? Танаас коучинг амар байна. Ингэж бусдад энэ өөрийнхөө асуудлыг хүлээн зөвшөөрөх тэр асуудлаа шийдэх болцоог олгодгийм байна. Ингэж бид нэр ингээ өөрийгөө үнэн төрхөөрөө хэлж байгаа. Түрүүн би шалгалтандаа унчлаа гэж одоо хүмүүс л гэж одоо за мэдгүй зүгээр. Тэгэхээр чи би чинь тэрнийг өөрөө хүлээн зөвшөөрч чинь шүү дээ. За тэгээд тэгээ би яах вэ? Дахиад бэлтэж байгаа өгөх нь ёстой. Тэгээд тэрнийг заавчгүй өөрийгөө зодож занчаал ч юм уу бусдаас нуугаад авах ер нь тэнд чинь нэг тийм ичгүүртэй зүйл ямар худлаа хийсэн биш тийм ичгүүртэй зүйл биш байгаа байхгүй юу? За тэгээд тийм учраас энэ бүх зүйлийг багшийн маань тэр membership хөтөлбөрийг бүр та бүхэндээ би бүр сонирхоороо энэ бол манай багш бол ингэж урт хугацаагаар тийм коучинг бол өгдөггүй. Энэ бол бүрээс хамгийн багшийн маань бас бэст хөтөлбөр байгаа. Дээрээс нь манай багш ингэж шатараас бас хөтөлбөрүүд өгдөг. Цаашаа бүр бид нар одоо явж байгаа CEO клубын гिचэл байгаа. Энэ бүр membership хөтөлбөрийг үнэгүй авах болцоож багш маань ингэ олгосон. Манай багш бол айгүй өгөөмөрлөө ингэж танд ийм болцоо одоо тий өөртөө ийм болцоог олгож ивэл бас ийм нэг өргөн бонус орж ирнэ гэдэг юм уу дандаа тийм урамшуулал өгч яадаг. Яг гэвэл та өөрийнхөө төлөө үйлдэл хийж байна. Өөрийнхөө төлөө тэр хувь хүнийхээ хөгжлийн төлөө өөртөө хөрөнгө оруулалт оруулах гэж байна гэдгийг дандаа урамшуулдаг. Тийм гайхалтай тийм өгөөмөр одоо монголчуудын төлөө бол маш их зүйлийг хийж яваа хүн гэж би бодож байгаа. Энэ зүйл чинь зөвхөн өнөөдөр гарч байгаа үр дүнгууд нь одоо бид яриад нь шүү дээ. Гэхдээ энэ бол ирээдүйд бол маш их үр дүнгөө өгөх зүйл юм а гэдгийг бол би бол маш сайн мэдж байгаа. Тийм учраас та бүхэн багшийн минь туслах коуч Инкцэ Фужи гэдэг байгаа. Бид хоёр энэ юун дээр лайвын дараа энэ мэдээллийг бас оруулаад тавьчихна. Энэ бүсгүүрөө холбогдоод энэ мэдээллийг сонирхоороо болвол тэр сургалтанд суугаарай. Та нар нэг жилийн дараа одоо би жил хагас багштайгаа ажиллаж байна. Баско коуч маань хагас жил ажиллаж байна гэж ямар өөрчлөлтүүдийг гаргаа явж байна. Энэ өөрчлөлт чинь зүгээр хүмүүс зүгээр ингээ нөгөө гаднаар ингээ миний дүрх нүүр царай гэж байгаа биш байхгүй энэ бид нар хэлж байна. Ерөнхийдөө амьдралынхаа чанарыг сайжруулад энэ хорвоо ертөнд чинь бид нар чинь бас тодорхой хугацаатай амьдарч байгаа шүү дээ. Ингээд нэг амьдралаа энэ хугацаанд бас ад жаргалтайгаар сайхан амьдрал заавалчгүй тэгж зовж одоо тий миний хувьд бол бүр жаргалтай газараасаа бүр зовлонгоо чирж ирдэг хүн байсан байхгүй юу? Бүр хүмүүс гайхан нэрэ. Тийм тэгэх шаардлага байхгүй. Энэ амьдралыг чинь бас жаргаад энэ мэдэж авах энгийн зүйлүүдийг бас мэдэж аваад амьдралдаа хэрэгжүүлэх юм бол тэгэх болцоо байдгийн байна гэдгийг бид бүхэн өөрсдийнхөө амьдралаар бас ингээ хараад мэдрээд явж байна. Тэгээд ингэх бололцоо олгосон одоо тэ Нара Томсон багштай үнэхээр талархаж явдаа нэрээ талархаад болохшгүй тийм хүн байгаа. За тэгээд та бүхэндээ энэ хорвоо амьдрын гэдэг чинь ерөөсөө хамгийн сайхан зүйл шүү. Та энэ хорвоо ертөнцийн төрснөөрөө л үн цэнтэй юм шүү л гэж хэлмээр байна. Тийм учраас өөрийнхөө үн цэнийг мэдрээд заавалчгүй бусдаас биш гаднаас биш тэгж үн цэнээ олж авах гэж явдаг биш. Хамаг зүйл чинь өөр дотор чинь байдгийм шүү гэж хэлмээр байна. Тийм учраас өөртөө танилцаарай та бүхэн. Бид чинь танилцаагүй юм бэл өөрийгөө мэдгүй юм бэлээ гэж хэлмээр байна. Баярлалаа Баско гэж. За баярлалаа Бямба коуч. За тэгээд өнөөдрийн хооронд ярьсан зүйлийг аюулгүй товчхон би бас нэг бадчихъя гэж бодлоо. Тэгэхээр нэг ойлгомжтой байсан баг. Тэгтэл энэ ерөөсөө л энэ амьдралын баланс буюу энийг тэнцвэртэй байлгахын тулд ерөөсөө л энэ сандлын дөрвөн хүлтэлд анхаарах хэрэгтэй байна. Аль нэг бүлэн санжигнаад юм уу догонцоод магадгүй 2-3 догонцоод ирэх юм бол бүр асуудалтай болох нэ тэ. За энэ асуудал маань мэдээж гэр бүлийн харилцаа хантайгаа амар сайхандаа жаргамаар байл. Мэдээж үр хүүхдүүд том болон та ганцаараа байхгүй тодорхой. Тэр хүүхдүүд маань явчихаар хоёлаа л үлдэн тийм ээ. Тийм учраас энэ байдлыг ингэж арчиж тордох хэрэгтэй байна. За эрүүл мэндтэй ялангуяа энэ махан биетэй бүр ингэж сэтгцийнхаа эрүүл мэндтэй бүр давхраар нь цогцоор нь ингэж
энэ дээрээ илүү сайн гэж ажиллаад магадгүй тэр сэтгцийнхаа эрүүл мэндийг илүү эрүүл тунгалаг байлгах юм бол өөр лугаа жоохон мөнгөйгөөд энэ асуудалд жоохон анхаарал хандуулах бол бас болдгоо байгаа шүү. Эмэгтэйчүүд бидэд ялангуяа миний хувьд л энэ асуудал байсан. За 3-р нь бол мэдээж үр хүүхэд. Бид нэр өнөөдөр үр хүүхдээ ерөөсөө л хамгийн сайн сайхныг хүсдэг. Бусад хүмүүст тусдаа өөрийгөө ядаж нэг өөрийгөө илэрхийлээд бусдад ингэж ойлгуулж чаар тийм л нэг хүн болгоо хүмүүжүүлчих юмсан. Хэрвээ танд үр хүүхдийн хүмүүжлэлээр ингэж багахан асуудал гараад байгаа бол хүүхдээ гэж нөгөө ингэж буруу хүүхдээс харахаасаа илүү өөртөөхөө ажиллаад эренгуут өөрлөгөө нөгөө жоохон өнгөчхөр асуудал нь өөрт байдаг байгаа шүү гэж бас анхааруулж хэлмээр энэ. Тэгэхээр за хамгийн сүүлд ингээ ялгаагүй энэ зүгээр санхүү биш мөнгө шууд зүгээр мөнгө маань өөрөө маш тийм хүчтэй энерги байж идэг. Ялангуяа ингээд гэртээ сууж байгаа хүүхдүүдэд өсгөж хүмүүжүүлж байгаа улс орныхоо ирээдүйд хамгийн том хөрөнгө оруулалтыг хийж сууж байгаа ээж биднэрт бол мөнгө бол үнэхээр чухал хэрэгцээтэй. Энэ бүхнийг та өөрөө одоо магадгүй те боломжгүй ингээд яг нөхөртөө ингээ хоёлаа ингээ болон хин хинийхээ ингээ болцсон дээр байж байгаа ч ихсэн ялангуяа би одоо үзэж байгаа эмэгтэйчүүдтэй за эмэгтэйч ядаж сэмэрхэн эрх чөлөөний данстай байгаарэ гэдэг зүйлийг бас уриалмаар байгаа байхгүй тий. Тэгэхээр л энэ бүхэнд бид нэр ерөөсөө л зайлшгүй суралцах хэрэгтэй байна. За та ингээд амьдралаа тэнцвэртэй байлгахыг хүсчээвэл манай Нара Томсон багшийн membership буюу жилийн гишүүнчлийн эрхийг бас худалдаж авах бүрэн боломжтой, бас бонусаар авах бүрэн боломжтой гэдгийг сая манай коуч айгу маш гоё тайлбарлаад өгчлөө. За тэгээд өөрийнхөө цаг завыг зарцуулаад тэр бас хоёр өөр өнцгөөс дэлхийн нэг хоёр өөр газраас ингэж холбогдоод маш гоё яриа боллоо гэж бодож байна. Тэгээд таныхаа цаашдын ажил үйлсэд илүү их амжилт хүсье гэж хэлмээр байна. За тэгээд бас танаас ахаад сүүлд нь ингээд асуучмаар байна. Та яг ингээд ямар чиглэлээр одоо магадгүй сая ингээд сонссон хүмүүс маань за энэ зүйлийн талаар зөвлөгөө чиглүүлэг авъя гэвэл одоо Бямба коучтой мань хандхад боломжтой. Дээрээс нь нэмээд та яг ямар зүйл дээр илүү төлөвлөгөө коучинг өгч гэнэ вэ гэдгээ бас нэг хэлээд хоёлаа. Энэ удаагийн хандлагыг өндөрлөё гэж бодож байна. За баярлалаа Баско коучтэй бас ингээд лайвтаа урьж оролцуулж тэ найзтартай намайг танилцуулж байгаад үнэхээр талархаж байна. За би болохоор өөрөө түрүү хэлсэн midlife empowerment коуч байгаа. За midlife гэдэг бол ерөөсөө дунд нас тэ бид бүхний насн дээр ирээд хүмүүс чинь тэ дунд насны хямрал одоо crisis гэж их яригддаг болсон байна. За тэнд нь маш олон шинж тэмдгүүд бас илэрдэг. Ингээд энэ бүх зүйл чинь ингээд танд ингээд шинж тэмдгээр ингээд өөрийгөө ингээд нөгөө сануулад тохио өгөөлөө шүү дээ. За midlife дээр бол ингээд жишээлбэл та ингээд одоо өөртөө нэг юм зогсоод нэг өөртөө асуулт асууж штэ. Үгүй би ч одоо энэ хорвоо эртнд юу хийч вэ? Энэ юу бүтээч одоо 30 хэдэн наснда 40 хэдэн наснда тий өөрөөсөө нэг зогсоод нэг асуулт асуух. Би энэ ер нь хорвоо эртэн дээр ямар ч тий зоригтой ирсэн ингээд. За дээрэс нь одоо ингээд зогцонг болсон, гацсанг болсон. За ингээд нөгөө гэдэг юм л да нөгөө foggy гэдэг ингээд дөрвөн замын уул зур дээр ирсэн одоо хаашаа явахаа мэдэхгүй зогсож байгаа ч юм уу тий. Нэг бол ингээ юм асуудлууд нь бүрхэг болж байгаа. Тэгээд уйдахаар гунигт автж байгаа. За бүр ингээл янз янзын шинж тэмдгүүд илэрнэ л дээ. Өөрийнхөө хийж чаддаг байсан, урд нь зүгээр гэрэлцүүлээд хийждэг байсан юм одоо хийж чадахгүй байгаа. Физикли бүр хийж чадахгүй байгаа ч юм ингээд. Айгүй олон шинж тэмдгүүд ингээ илэрдэг юм аа. За энтэй хасраад midlife-тай ч хасраад би бас түрүүн дурдаал өнгөрсөн бас тэр энэ эмэгтэй хүмүүс бол тий цэвэршилтийн ингээд бүр бие физиолог дээр нь хүртэл өөрчлөлтүүд гараад ирдэг. Эдрийгээ яаж зохицуулах вэ гэд энэ бүх зүйл дээр бол би зөвлөгөө өгдөг бүсгүй байгаа. За тэгээд дээрэс нь би empowerment гэдэг маань миний бүр ингээ passionate зүйл байгаа. Ингээ хүчрхэгжүүлдэг. За ерөнхийдөө би Нара Томсон багштайгаа уулзраад намайг багш минь Бямба ерөөсө чи бүх зүйл чинь чиний дотор байгаамаа гэдэг миний уул уурхайг ухаад өгсөн хүн байгаа. Ухалцаад өгсөн хүн байгаа. Тэгээд тэгэхээр ерөөсө би бас ингээд өөрийнхөө үйлчлүүлэгч нартаа надаас зөвлөгөө авч байгаа хүмүүс ерөөсө чи бүх зүйлийн ерөөсө зүйл юм шүү. Чамд дотор чинь айдас чинь буюу тэр аврагч бүр анжел чинь байгаа. Тэгээд чи тэрнийг алийн дэ гаргаж өгөх аль болох тэр бүсгүйчүүдийнхээ доторх тэр арт эдэнцийг гаргаж өгч бас өнгөж өгөх те. Тэгээд тэгснээрээ
өөртөө ихтэй болоод өөрийнхөө тэр хүч зориг өөрийнхөө эрдэнсийг мэдсэн өөртөө байгаа өөрийнхөө боломжуудаа мэдсэн хүмүүс чинь дараа дараагийнхаа үйлдэл хийх урдаа тавьсан зорилготой болох гэд энэ бүх зүйл одоо би тусалдаг коуч бүсгүй байгаа. Тийм учраас та бүхэн ийм шинж тэмдэг илрээд за надаас нэг жоохон бид бүхэн жоок болгоо ярьдаг л да. Арт чинь асаалтаа би найзартайгаа нэг жоок гэдгийг. Ямарваа нэг юм болоод би арт чинь нөгөө асаалттай танк шүү гэдэг. Танк гэдэг маань айгуу тийм нөгөө юу гартуу арт чинь бат зогсчээдэг гэдэг утгаа илэрхийлдэг штэ. Яг тэрнтэй адилхан коучтай ажиллана гэдэг маань бол тухайн үед нь те таныг асуудал байвал тэрний чинь цуг ойлголцож ярилцаад татаж гаргаж ирээд те хажууд нь яваараа гэж гүүгээд дараа нь араас чинь түлхэж тэр өөрийн чинь зорилго руу өөрт чинь тавьж байгаа тэр зүйл рүү чинь хүргэж өгдөг тийм зүйлийг хийдэг хүмүүс байгаа. Тэгэж явж байгаа тэрнийхээ үр дүнг хараад бас хүмүүсийн тэр өөртөө тий авж байгаа тэр сайхан сэтгэл ханамжийг харах болоод бас жаргалтай байдаг. Одоо коуч болсондоо миний тэндээс авж байгаа хамгийн том одоо шагнал одоо кайф гэвэл одоо тэр хүмүүст амьдралд нь гарч байгаа өөрчлөлтийг харах бол тэр бол гайхамшиг байдаг. Тэгээд хэрвээ ийм асуудал тулгарч байгаа хүмүүс бол надтай холбогдоорой гэж хэлмээр байна. Тэгээд миний мэдээлэл одоо юун дээр тавигдчих واخ. Тэгээд та бүхэндээ тэгээд дахиад л нэрэ аж аргалтай сайхан амьдраарай. Аж аргалтай амьдраараа эрүүл байгаарай гэж хүсмээр байна. Баярлалаа. За баярлалаа. Ялангуяа манай 30 нэмэх бүсгүйчүүд сонсч ивэл амьдралаа нэг эргэж дүгүнж цэгнэмээр те хаана болж байна, хаана болохгүй байна. За болохгүй байх юм бол тэрийгэ хүлээн зөвшөөрөөд манай коучд хандахад нээлттэй байх нэ. За харин би бол Бямба коучлоо шалуур Тарама коучоор суралцаж төгссөн. Одоо үргэлжлүүлээд бас сурж байна. Тарама Бямба би ерөөсөө бага насны шарах болон ихийн шархан дээр төлхөө ажилладаг. За тэгээд мэдээж яг энэ зүйлтэйгээ ингээд ажиллаад явж байхад гэр бүлийн харилцаа буюу нөхөртөөгөө хүүхдтэйгээ энэ бол айгүй чухал болж ирж байгаа нэг үйлчлүүлэгчтэй хувьд. Тэгэхээр би бас энэ тал дээр чааш нь үргэлжлүүлээд мэдээж нөгөө юм өсвөр насны хүүхдтэй те сургуулийн бага насны хүүхдтэй бүр жижигхэн хүүхдүүдтэй тэгэхээр энэ байдлыг яаж зохицуулах вэ гэдэг тал дээр илүү төлхөө ингэж суралцж байна. Тэгэхээр ээжүүд та нар минь бас магадгүй шархаа эдгээд цаашдаа үр хүүхдтэйгээ яаж харилцаагаа сайжруулах уу? За дунд нь нэг асуудал байгаа бол тэр бүхний чинь би зохицуулаад өгөхөд одоо өөрийнхөө чадах бүхнээр туслая шүү гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийнхөө лайвгүйгээр өндөрлөе. За дараа нь эргээд маш гоё зочноор уулзна гэдэгтээ итгэлтэй байна. Баярлалаа. За баярлалаа. Бас гөгчөө баяртай. Баяртай.